Сайн мэцхан уу энэ өдрийн мэндийг хүргэе. За та гадил жимс кайлаар баялаг гэдгийг сонсож байсан байх те. За гэхдээ кайл гэдэг эрдэс нь зөвхөн гадил жимсэнд байдаг зүйл биш юм байна. За үүндээ төмөс, шош, навчит ногоо, папая, загас, сүү гэд бидний өдөр тутам хэрдэж болох олон хүнсэнд кайл агуулгадаг байна. За Харвардын эрүүл мэндийн хэвлэлийн 2026 оны 6 сарын 1-ний нийтлэл дээр үндэслэн кайл гэж юу болох, яагаад бидний биед хэрэгтэй, за кайл дутагдвал ямар эрсдэл нэмэгдэж болох, за мөн ямар хоол хүнсээр кайла хамгийн амархан нөхч болох талаар өнөөдөр ярилцгаая. За кайл бол таны зүрх, булчин, мэдрэл, цусны даралт, бөөрийн үйл ажиллагаанд маш чухал үүрэгтэй эрдэс юм байна. За нэгдүгüүрт нь хэдүүлээ кайл гэж юу вэ гэдгийг ярилцъя. За кайл бол электролит. За өөрөөр хэлбэл таны биед цахилгаан дохио дамжуулахад оролцдог эрдэс гэсэн үг. За бидний булчин агших, сулрах, за зүрх тогтмол цохилох, за мэдрэлийн эсүүд хоорондоо мэдээлэл дамжуулах зэрэг олон үйл явцад кайл хэрэгтэй байна. За та гар хөлөө хөдөлгөж байна уу? Зүрх чинь зохилж байна уу? За булчин чинь ажиллаж байна уу? За тэгвэл кайл таны биед чимээг өөхөн маш чухал ажил хийж байна гэсэн үг юм байна. За энэ Харвардын нийтлэлд дурдсанаар насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт ойролцоогоор 3400 мг, за насанд хүрсэн эмэгтэй хүн өдөрт ойролцоогоор 2600 мг кайл авахыг зөвлөсөн байна. Гэвч олон хүн энэ хэмжээнд хүрч чаддаггүй байна. За кайл бидний биед яг ямар ашигтай вэ? За цусны даралтыг хэвийн байхад тусалдаг. За зүрхний үйл ажиллагаанд за мөн чухал. За булчин, мэдрэлийн үйл ажиллагааг дэмждэг байх нь. За тэгвэл кайлаар хамгийн баялаг өдөр тутам идэж болох ямар хоол хүнс байна вэ? За нэгдүгээр шош, ванду, сэвэг зарам. За эдгээр нь кайлаар баялаг төдийгүй уураг, эслэг ихтэй, за маш хямд олдоцтой, за олон төрлийн хоолнд хийж болдог. За жишээ нь салат нь шош нэмэх, за шүлэн сэвэг зарам нэх. За хоёрдугаарт төмөс болон чихэрлэг төмөс. За төмсийг хүмүүс заримдаа муу нүүрс ус гэж ойлгодог. За гэхдээ асуудал нь төмсөндөө биш, харин яаж болгож идэж байгаад байдаг байна. За шарсан төмс чипс бол өөр, харин хальстаан чансан, жигэнсэн, шарах шүгэнд болгосон төмс бол кайлаар сайн их үсрэх болдог байна. За төмсний кайл болон эслэгийн тодорхой хэсэг нь хальсанд болон хальсны доторх хэсэгт байдаг учраас боломжтой бол сайн угаагаад хальстаа идэх нь илүү ашигтай юм байна. За 3-дугаарт навчит ногоонууд. За бууцаа, навч, за бусад төрлийн ногоо навчит ургамлууд кайлаар баялаг байна. За жишээ нь өндөгтэй хуурганда бууцаа хийх, за гомтой хоолндоо навчит ногоо хийх, за шүлэндөө баг зэрэг ногоо навч нэмэхэд л болох нь байна. За 4-р жимс. За гадил бол мэдээж сайн их үсвэр. За гэхдээ зөвхөн гадил биш. За папая, жүрж, авокадо, хатаасан чангаанз, үзэм, за зарим төрлийн жимсний шүүсч кайл агуулдаг байна. За 5-дугаарт нь сүү, тараг, загас. Кайл зөвхөн ургамлын гаралтай хүнсэнд байдгүй. За сүү, тараг, за зарим төрлийн загасч кайл агуулдаг байна. За ялангуяа загас нь уураг, омега 3-ын тосны хүчил, за бусад эрдсээр баялагтвал зүрх судасны эрүүл мэндэд сайн сонголт болдог байна. За хэрвээ та сүү, тараг хэрэглэж чаддаг бол өдөр тутмын хооллолтоо тохирох хэмжээгээр нэмж оруулж болох нэ. За харин сүүн бүтээгдэхүүн тохирдгүй бол за ургамлын гаралтай өөр их үсвэрээс кайлаа авах боломжтой. За гэхдээ бас нэг чухал анхааруулга байна. За кайл хэрэгтэй гэд шууд кайлын нэмэлт бүтээгдэхүүн уух хэрэггүй. Ихэнх хүмүүс кайлаа хоол хүнсээр авах нь хамгийн аюулгүй, хамгийн зөв арга юм байна. Харин бөөрийн асуудалтай, зүрхний эм уудаг, за цусны даралтын эм хэргэлдэг, за эсвэл эмчийн хяналтад байдаг хүмүүс кайл ихтэй хоол хүнс нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө заавал мэргэжлийн эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй юм байна шүү. За хэрвээ та өөртөө жижиг өөрчлөлтүүдийг хийгээд ах юм бол мэдээж таны бие тань талархах болно. За хэрвээ энэ бичлэг танд таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. За дараагийн бичлэг хүртлээр баярлалаа.